өөрсдийнхөө одоо гаднаас солонгос руу явуулж байгаа ажилчдаа өөрсдөө бие дааж нөгөө сургалт явуулах тийм хэрэгтэй анхнаасаа тэгээд гэрээгээ хийцэн гэдэг юм байна. Тэгээд бусад үлдсэн одоо 12 орны нутгаар энэ солонгосын жижиг дунд үйлдвэрлэлийн насан холбооны газраас одоо манай харилцаж сургалтын явуулдаг гэсэн баггүй. Тэгээд одоо гэрээний ажилчид аягүй хэрэг төвд оролцоод ороод байна гэж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас юу вэ гэхээр энэ солонгост ирснийхэн дараа ингээ 2-3 өдөр ингээ сургалт явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сургалт явуулахад энэ сургалтын агуулгад энэ хэрэгээс өлтцсэн сэргийлэх тухай тэгээд солонгост байгаа одоо иргэдийн хамгийн гол нөөцтэй энэ хэрэгтэй энэтэй холбоотой тийм сургалтуудыг энэ хүмүүстэй явуулах зүгээр явуулах гэж байна. Тэгээд явж өдөр очив. Тийм явж байгаас өдөр очиж шийдэж байгаа. Тийм. Гэтэ одоо тэр одоо сургалтын 3 өдрийн тэр сургалтын хөтөлбөр дотроо энэ тэргээс өлтцсэн сэргийлэлтүүдийг айгүй нэлийн их цагийг авч хэрэгтэй юм болно гэж бодсон байхгүй. Тэмцээч ингээд нөгөө солонгосын ястан шил одоо нөгөө үйлдвэрийн аюулгүй байдлын үйлдэл янз бүрийн юмнууд орсон байгаа шүү дээ. Тэгээд тэр миний бодлоор тэр сургалтын одоо хөтөлбөртөө нэгэн хэрэгтэй холбоотой юм бол ялангуяа ястан орон зай хэрэгтэй юм болно гэж бодсон. Хүмүүс санаагаа мэдхүүнээсээ болоод айгүй өөрсдөө одоо санаандгүй санаатай янз бүрийн байдлаар хийгээд бодсон. Тэгээд тэр сургалтын ясаа явуулах юм бол бас энэ нэг арай багасах боломжтой юм байна гэж бодсон байхгүй. За нэгдүгээр тэгээд хоёрдугаар нь түрүүн болохоор нийгмийн харилцаа төлөвшөлт аян бага байна гэсэн тэгэхээр зүгээр авахгүй яа. Тэгэхээр бид нар чинь нөгөө гэрээний ажилтан авахтаа 40-с доош насны 20-с дээш насны гэдэг настаацсан байдаг. Тэгээд сүүлийн үед одоо манай монголчуудын ирж байгаа насыг ингээ харах юм бол дандаа 80-д оны сүүлээр хүүхдүүд ирдэг байсан бол одоо бараг 90-ад оны 91, 93, 94 оны хүүхдүүд ч байх жишээтэй. Жохон хүүхдүүд аягүй их ирдэг болсон. Тэгээд Монголд ямар нэгэн байдлаар нөгөө ажил хийж үзээгүй, нийгмийн харилцаад, нийгмийн идэвхтэй амьдралд оролцож үзээгүй тийм хүүхдүүд ирж байгаа болохоор юугаа мэдэхгүй аягүй тэгэж янз бүрийн хэрэгт орж ийн л да. Тэгээд тэрийг бас хэлмээр санагдлаа. Тэгээд 3-дугаарт нь юу вэ гэхээр одоо ажлын байран дээрх бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мүлжлэг гэл тэгээд байгаа штэ тий. Энэ болохоор хүмүүс сүүлийн үед болохоор ялангуяа би ч гэсэн бас энэ тэнд очиж орчуулга хийдэг л дээ. Харахад хүчирхийллийн хэрэгээр айгүйх ингээд ирдэг байхгүй юу. Тэгээ өвчлөнд торгуулж ин ял авж байгаа ч хүн байна тий. Тэгээд миний нэг юу байсан бэ гэхээр ерөөсөө хамт ингээ ажилдаг байсан хүн нэг одоо солонгос бүсгүн ингээл айгуу талтай юм шиг ингээл хандрахаал ингээл тэгээд харнаа энэ надад сайн юм байна ухааны юм бодоол тэгсэн чи яадаг вэ гэсэн чинь зарим авгаа нар ч одоо сонгын руу ингээд байгаа штэ тий зарим солонгос хүмүүс бүр тэрэндээ гарцсан тэгээд одоо албаар ингээ жоохон оролдож моролдол тэгэхээр энэ одоо миний биенд талцсан намайг ажлын байранд бэлгийн дарамтанд орууллаа гэд ингээд тиймэрхүү байдал айгуух гардаг байхгүй тэгээд энэ манайхан чинь бэлгийн хүчирхийлэл хүчин гэхээр л бүр ингээл барьж аваад ингээл яг тэрийг хүчин гэж ойлгоод байдаг байхгүй хүчингийн эрх чинь дотроо айгүй олон янз байдаг. За ингээд зөвшөөрлгүй ингээд харах хүртэл би одоо намайг хин нэг ингээд харлаа гэхэд энэ намайг айгүй эвгүй хараад байна ч гэдэг юм уу. Тэгээ энэ байдлаар би сонгын руу бэлгийн дарамтанд орж ийн гэдгээр ингээд цагдаад ингээд өргөдөл өчгөр энэ ингээд хүчингийн хэрэгтэй орчдөг байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлуудыг ингээд яг энэ хүчингийн хэрэг гэдэг байгаа энэ дотроо ямар юмнууд байна гэдгийг бас энд байгаа хүмүүст ч гэнэ үү те ер нь иймэрхүү талын сургалтууд явуулвал их зүгээр юм байна. Тэгээд тэрийг хүмүүс болохоор хүчингийн хэрэг гэж ерөөсөө өөрсдөө боддгоо байхгүй бэлгийн хүчирхийл байсан гэж мэддгүү. Тэгээ хэрэгт орчдөг. Иймэрхүү юмнууд байна. Тэгээд за миний одоо нөгөө цагаач эмэгт энэ байна. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор юу гэхээр ялангуяа сүүлийн үед болохоор эмэгтэйчүүд бас айгүй одоо гэмт хэрэгт холбогдохоосоо илүү шүүхийн одоо солонгосын шүүх засаглалын байгууллагад айгүй ханддаг болж байна тий. Ялангуяа гадаад эмэгтэйчүүдийн одоо шүүхт гомдол гаргах, өргөдөл өгөхтэй янз бүрийн хэрэг төвөгт орооцолдох янз бүрийн асуудлаар гадаад эмэгтэйчүүдийн шүүх байгууллагад хандах одоо тэр тоо айгүй их өсөж гин гэж гарч байгаа юм байна л да. Сүүлийн 3-4 жил. За тэгээ энэ яагаад өсөж гин вэ гэсэн чинь энд юу орж ийнэ гэхээр дандаа нөгөө одоо бэлгийн хүчирхийлэлд автах те. За нэг бол цалин мөнгө авч чадахгүй, за нэг бол нөхрийн дарамтанд орсон те гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. За тэгээ гэр бүлийн хүчирхийлэл иймэрхүү юм гараад ирэхлээр хохирогч болдог.
тэгээд эргээд давж заалдах ч юм уу тий. Иймэрхүү байдлаар эмэгтэйчүүдийн эрх бас айгүй зөрчигдснөөс болоод хуулийн байгууллагатай айгүй ханддаг. Манай Монгол эмэгтэйчүүд ч гэсэн тийм юу айгүй байдаг байхгүй юу. Тэгээд тэрнийгээ дагаад ингээ хохирогчч болж гин сүүлдээ санаандгүй өөрөө хохирогч мөртлөөсөө хохироосон этгээд ч болоод ингээд хэрэг янз бүр болоод өөрөө сүүлдээ ингээд юу юучгүй хоцрох тохиолдлууд ч айгүй гарч ийна тий. Тэгээд ингээд хараад тахлаар ер нь анханаас нь ер нь тэр энэ солонгосын гэмт хэрэгт холбогдохгүй байхтай холбоотой янз бүрийн анхааруулга, гарын авлага ч юм уу тиймэрхүү юмнуудыг айгүй сайн тарааж өгч явах хэрэгтэй байна. Тэгээд миний хэрэг биш гэж надад хамаагүй би оролцоогүй, би хэрэг хийгээгүй юм чинь гэж бодол айгүйх байдаг. Гэтэ энэ бол сүүлийн үед ялангуяа монголчуудын нэр хүнд амар их буурч байгаа учраас энд ирсэн хүмүүс ч гэсэн бас надад хамаагүй би ямар хэрэг хийсэн биш гэж бити бодоосай. Тэгээд миний саяны одоо хэлсэн 4 зүйлийг бас анхаарал тавьж үзээсэй гэж бодож байна. Баярлалаа анхааралтай байсан. Нэг санаа байна. Ер нь бол иймэрхүү асуудлуудыг хүмүүс бүгдээрээ л нэг дэлхийн ямар нэгэн халгад өрцөн гэдэг байдлаар хүлээж авдаг юм бол юу яавал яадیں۔ Нөгөө одоо янз бүрийн одоо хуулийн байгууллагт шүүхтэр энэ төр орчуулах хийдэг одоо хуулийн талаар тодорхой мэдлэгтэй хүмүүс байгаа юм чинь видеогоор ингэж юу яагаад одоо нэг тийм зургаар видеогоор гаргаад тэрийг хүмүүст үзүүлдэг байхаар одоо та нар яаж сургалт хийдэг бол ийм тохиолдолд хүн ярих нэг өөр хүн хүлээж авах юм тий. А видеогоор тэрийг үзэх нь нэг өөр учраас одоо юу гэдгийг хоёр хүн байлаа. Нэгнийхээ биеиндээ санаандгүй байдлаар хүрчлээ. Энэ ч гэсэн гэмт хэрэг болох юм аа. Хүчингийн гэмт хэрэг болох юм аа ч гэдэг юм. Гэмт хэрэг болох тэр одоо юу гэдгийг тохиолдлуудыг тий бүгдэрийн энэ видеогоор үзүүлээд хүн нэг ярих нь өөр юм чинь видеогоор үзүүлээд ийм тохиолдолд ингэж ингэдэг юм байна. Шууд дүрс буун штэ. Хүний биеийн санаандгүй байдлаар хүрэх тохиолдол хамаас хүч энэ чинь нэрээ болохгүй штэ. Энэ чинь ингээ гэмт хэрэг болчтой юм л штэ. Өөгээ ингээд хүний ой тоонд нь үлдцтэй байдлаар тэр сургалтыг өгсөн юм бол их зүгээр юм байна гэж бодлоо. Бас хувийн зүгээс энэ нөгөө стоп энэ хөдөлмөрийн яам тий хүн амны халамж энэ одоо Монголд төлөөлж байгаа газрууд маань тий энд одоо хэрэг төвхөд оролцоод байгаа хүмүүсийн ихэнх нь одоо гэрээний ажилчид гэж байна шүү дээ. Энэ хүмүүстэй маш сайн хандаж тэр сургалтаа явуулаач. Тэгэх юм бол айгу идэвхтэй маш сайн явуулах хэрэгтэй. Би одоо өөр хувийнхаа зүгээс яожгийн сургалтыг бол ерөөсөө сайн гэж боддгоо. Тэр агуулга нь ямар утгатай вэ? Ер нь ингээд гэрээнийхээ ажилчдаас асууж авах даатгалын талаар ч гэсэн надаас зөвлөгөө авал ингээд янз бүрийн юм байхад та нар чи яожуу дээрээс тий ингээд ирэхээс өмнө чи ирснийхаа дараа чи сургалт авдггүй мó тэндээс ч ингээ хэлж өгдггүй мó гэвгүй яг хуу ярих нь ярьсан гэд тэгээ айгуу сайн хурч чаддгүй юм шиг санагдсан байхгүй энийг бас айгуу сайн хийх хэрэгтэй байхаа тэгээ бусад орны хүмүүс ч гэсэн гэмт хэрэг толботоод ингээд ингээл тэгж байгаа ч гэсэн манай монголчууд өөрсдөө мэдээлэл айгуу муутай мдэггүйгээсээ болж тийм юунд айгуу холбогддог байхгүй юу тийм дээр сургалт авдаг тэгээ хүн хин ирж байгаа тэр хүн хэдэн удаа хийжтэй тэр хүн өөртөө ахгүй гэсэн яг энэ хүмүүсээ хэлцээд байхгүй яг үүнээс ингээд хүний бичиг зураг гаргаад юу гэхээр одоо энэ орны иргэний одоо нэг даавч чинь юм тэр чинь нэг бол юм байдаг байхгүй тэр чинь энийг заавал сусан бас гэдэг шаардлага шүү дээ. Тэр шалгалтад авсан хүн юм уу, аваагүй хүн байгаа нь бол танаа байгууллагын ажиллагаа тэр шалгалтчид юм бол нэг тийм юм байж байгаа зүгээр байдаг байхгүй. Тэгээд дараад нь тэр хүн юм чинь заагаад хэлээд ойлгуулад чи ингэсэн байж тээ гэсэн байдал дараад нь нөгөөдгөө мэдэхгүй ингээд их юм бол тухайн хувь хүний асуудал байхгүй. Тэгэхээр зэрэг тий. Тэгэхээр байгууллага тэр хүн болгон тааруулж юм хийхэж нийтлэг юм дээр суурлаад одоо сургалтын хөтөлбөр бий болгоод тий ямар юм зааж өгөх ёстой аль нь дээр нь хичнээн цагийг зарцуулах ёстой гэдэг юм байх ёстой доо. Тэнгүүд чи ийм байдлаас болоод ингэчих шүү. Түрүү чи нөгөө юу яадаг шиг видео хэлбэрийн ч юм уу тийм юмнуудыг үзүүлээд харуулсан байж хад бол арай тэгээгүй ээжиж дараад нь тэгээгүйгээс болоод ямар нэг юм холбогдсон тохиолдол юм тэгсэн тохиолдол ялцчихвол тэр нэг сургадаг заадаг гэдэг юм нэг ойлгохтой юм яадаг юм биш гэдэг тийм юм байна шүү дээ. Тийм. Нөгөө нэрч байгаа нөгөө нэрч байдаг тийм. Энэ бас сургалтын хийдгэн аюулгүй байгаа. Бүр хийдгүй юм шиг байна. Хийж байгаа байгууллагатай аюулгүй. Санаас яавал хүн төрөхгүй яавал үр дүнтэй байх вэ гэдэг тэр аргыг олоод
Ийм байдаг аахгүй юу. Тэр сургалт дотроос бүх орон Таиланд, Вьетнам, Монгол гурав яадаг. Солонгос болохоор зэрэг нэгдсэн хөтөлбөрөөр бус улсуудад хийдэг штэ. Тэгвэл манайх хийхдээ Монгол хүний нэг сэтгэлгээнд таарсан байдлаар тэр сургалтыг хийх ёстой байтал сургалтын агуулганд ийм юм байх ёстой гэдэг нь дандаа ингээд зооцсон юмнууд л байж байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг хэлбэрдээд өнгөрөөдөг байхгүй юу. Тэнгууд сургалт явуулж явах тохиолдолд за чи жишээлбэл гэж өөр дээр нь туулж нэг удаа бүр ингэж яадаг ч юм те. Ингэчих юм бол чи ингэн штэ ингээд ингэж хэлсэн тохиолдолд түрүүн юу гэлээ та нарын хэлсэн үг болгон ч тэр хүмүүс болохоор энэ яг зөв юм байна гэдгээр ингээд буучдаг гэдэг. Тэгвэл яг тэр сургалтын дээр чи яг энэ штэ гэдээ бүр ингээд аваач. Тий. Хүлээж авах тийм учраас тийм байдаг. Ингээд Монголоор айгүй монгол хүн зураг хэлбэрч юм уу, видео хэлбэрч юм уу. Яг бодит юм бих юм аа. Гим тэргийн сургалтаа бид нар өөрсдөө шийдэж байгаа шүү. Солонгос хүмүүс нөгөө ерөнхий юм аа явуулаад яг гим тэргийг бид өөрсдөө шийдэж байгаа. Одоо шинэ инглисээр ярьж байгаа. Гим тэргийг бол анхнаар нь монгол хүмүүс монголоор настай байдаг монгол хүмүүсийн сэтгүүл мэддэг хүмүүс солонгосоор настай байдаг хүн байх ёстой. Тэгэл монголоор сайн ярьдаг солонгос хүн хичээл заадаг. Тэгээ бас нэг юм байдаг байхгүй энэ дээр хэдээс хэдэн насныхны илүү юм тэрийг одоо гэмт хэрэгт холбогдож байна гэдэг юм байдаг байхгүй. Тэр насныхны онцлог байдаг байхгүй. Тэр насныхны онцлог байдаг байхгүй. Жишээлбэл бид нар одоо жишээлбэл би жишээлбэл 70-аад оных штэ. Гэтэл 80-аад оны дунд үеэс хойш хүүхдүүдийн сэтгэхүй шал өөр. Тэгвэл тэр дотор нь орж тэр сэтгэхүйтэй нэг хэсэг нэлээд тулж ажиллаж байгаа дараад нь энэ сэтгэхүйдээр нь тааруулсан байдлаар програма зохиох хэрэгтэй байхгүй. Түүнээс биш эхэлж юм яачаад те эхэлж ийм заана гэхэлэр зэрэг тэр бол зүгээр хэлбэрцсэн юм болчиход байгаа. Гэтэл бид нэр одоо яатчгүй нэг хэрэгт холбогдож байгаа залуучууд байна. Настай хүмүүсийг харахаар зэрэг хинэттэй юмнууд байдаг юм аа. Жишээлбэл айл нүүлгэж яхад бүгж кармалцсан ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү юм. Залуучууд нь болохоор дандаа их сонь аригтаад юм уу эсвэл хэлбэрхэн аргаар мөнгө олох гэсэн утас одоо хулгайлч нь ингэсэн юм дандаа тийм юм байдаг байхгүй. Тэр хоёрын чинь зүрэн шал өөр байгаа байхгүй. Хэрвээ айл нүүлгэж яхад юу яасан тэр хүн нэг удаагийн үйлдэлээр л тэгэл азарчж байгаа байхгүй. Тэнгуутаа нэг олон удаа энэ айл нүүлгэх болондоо ингэдэг үү гэдэг тийм юмны ард асуудал үүсдэг. Гэтэл нөгөө залуучууд маань болохоор бүр өөгшсөн. Тэгчих зүгээр шүү дээ. Энэ айгүй сонин тохиолдол хэлэхэд ёидууд салютны баяр гэдээ болдог шүү дээ. Салютны баярын оройн 8 цагаас өглөөний 4 хэдийн хооронд 21 хүний утсыг хулгайлсан байв яг уу. Хоёр залуу явж байгаа л Монгол дандаа монгол хүмүүс юм л яриад байгаа шүү дээ. Ер нь бол Тэ. Яг зөв. Тэгээд ингэдэг байхгүй юу? Манайхан бас цаашаагаа сайн хэлээрэй. Энэ бидний туршлагаас үүдэлтэй юм. Ямар нэгэн хүнтэй маргалдлаа, хэрэлтээ, муудалцлаа. Цагдаагийн пост байдаг шүү дээ. Цагдаагийн пост дээр очихоос өмнө асуудлаа зохицуулахгүй бол цагдаагийн постод очиод цагдаа тэр хэргийг бүтгэн штэ. Постноос тий чигүүдэ гэж ярьдаг штэ. Тэндээс хэргийг бүтгэхэд тэр бүртгэл холбоогоор шууд онлайнаар төв газарт нь очиж идэг байхгүй юу. За төв газарт очисон хэрэг цагдаа нар зөвхөн байцаалт хийдэг штэ. Цагдаа нар яал оноодоггүй, цагдаа нар тэр хэргийг шийддэггүй штэ. Прокурор шийддэг, прокурор шийдэд тэр хэргийг хаах уу? Эсвэл яах уу? Орхих уу? Эсвэл яал төлөвлөөд яал төлөвлөх үү гэдэг. Тэгэд яал төлөвлөөд дээшээгээ шидэн шүүх эцсийн шийдийг гаргана шүү дээ, тийм ээ. Тэгээд манайхан болохоор зэрэг өөстөө нэр нөгөө юмыг баг дээр нь дарж авах гэдэг нэг үг байдаг шүү дээ. Болж игэл цагдаагийн пост дээр очихоос өмнө тохиролцоод хаби гэж байдаг шүү дээ. Хаби хийгээд хаби гэдэг нь тохиролцох гэсэн үг шүү дээ. Тэрийг хийгээд амар баг дээр нь салуул их зүгээр байдаг юм аа гэдгийг хүмүүс хэлэхгүй хүмүүс мэддэггүй өрдөөс тэрийг. Тэгээд нэг эхэлсэн юм наад зах нь хэдэн сар үргэлжлэнэ. Тэр хэдэн сарын хугацаанд тэр хүн
сэтгэл санааны хохирогч нь ч бай, хохирогч нь ч бай, сэтгэл санааны айгүй тонио нэг юм байгаа л гэдэг штэ. Тэгэхээр айгүй хэцүү байдаг. Хоёрдугаарт нь удаан үргэлжлэх юм бол 2-3 жил үргэлжлэх. Тэгээд хаагдаагүй байх юм бол тэгээд насан турш үргэлжлэнэ гэсэн үг. Тийм ээ? Тэрүүнийг айгүй сайн мэдчих хэрэгтэй юм шиг байна. Би ч гэсэн анх ирээл ингээл найзуудтайгаа ингээл уугаа суугаа явж хахад ингэж байгаа байхгүй нэлээ хідэн хүүхнүүд ингээд суужсэн чинь нэг хүүхэн ширээн дээр хүлээ гаргаад тавьчихгүй юу. Тэгэхээр н уучлаараа эн чинь арайч бас ширээн дээр хүлээ гаргаж тавьж болохгүй хаа гэсэн чинь ямар хамаатай бид нар гадаадд байгаа юм чинь эрхчлөөтэй л байл та гэж. Тэгэхээр миний бүр хэлэх үг болтохгүй эрхчлөө одоо юу эмх замбраа хоёроо бид нар бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр чи биднийг өндрөө цэцгээ гэж хэлэх биш. Монгол хүн гэдэг утгаар нь хүлээж авна шүү гэд ингээл яриад өгсөн л дээ. Тэгэхээр тухайн хүний хүмүүжил гадаадд ирээд би эрхчлөөтэй болчлоо гэдэг нэг тийм нэг ойлголт бас байгаад байна уу гэж бодож байна л да. Тэгээд сая нэг хуулийн талаар нэлийн юм шиг сая тэмдэглэж яригдлаа. Бид нар хизээ ингэж 7 хэмжиж нэг хайчил гэдэг тийм үү. Хичнээн тэгж ярьдаг ч гэсэн бид нар хийчээ дараа нь боддог. Ямар нэгэн юу одоо гэмт хэрэгт холбогдчиход дараа нь боддог. Тэгэхээр энээс бид нар урьдчилан хамгаалах одоо энд мэдээж хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ч байна, хүмүүсийн төлөөлөл байна, оюутнууд ч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань нийлээд нэгдээд одоо интернет юу зөндөө хөгжижлээ шүү дээ. Хүн болгоны интернетээр мэдээлэл авч байна. PS group ч юм уу юу яагаад нэгэт тийм үү? Ганцхан тэнд нэг хүний сургалт явуулдаг тэр нь буруу байна гэж ярих биш. Энэ хуулийн чиглэлээр сурж байгаа, энэ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд маань нэгдээд ингээд бүгдээрээ гэмт хэрэгээс урьдчилан одоо тэр би өнөөдөр л энийг мэдчихэе. Хүний хүчин гэдгийг би л өстө нөгөө дарж аваад тэгдэг л гэж ойлгодог болохоос ш хүний гар хүрээд энэ хүчин гэж би хизээч ойлгохгүй. Тэгэхээр тэр бүгдийн одоо ингээд зураг хэлбэрээр ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд урьдчилаад бид нар мессеж өгөөд хэдэн жилийн дараа нэг төрөг тэргүүлж явах ш 3 4-д нь арай нэг багасах болов гэж миний бодлол тийм байна. Тийм. Тэгээд бас нэг асуух зүйл юм л да. Өнөөдөр энд монголчууд солонгосчуудтай тийм холбогдох хэрэгүүд бас хийж जैन. Тэгээд монголчууд бид нар өөрсдөө хохирсон хэрэг эрдэм болов хэр зэрэг шийдэгдэх юм болоо гэдэг. Тэгээд монголчууд хоорондоо нэг бас мөнгө төгрөг аваад хохирлоо гэж бисэр амир их явдсан шүү дээ. Зургийг тавьсан ч юм уу. Тиймэрхүү хэрэг яаж шийдэгдэх юм болоо. Энэ талаар бас тийм тийм үү те. Үзэнгийн хэрэг бидээс би түрүүнийг ярьсан шүү дээ. Энийг төрж өгч байгаа. Ингээд заваараа гэж хэлж мөн. Тэгэл энэ хуулиар шийдэгдэн те. Тийм. Тэрээс монголчууд хохирдог юм байна. Тийм. Үүч нэг юм зайлшгүй хэмжээ гаргах. Яаж одоо тэр машины жишээ бодит жишээ дээрээс нь бүдүүн сан одоо үйл хөдлөлт дээрээс нь барьцааны мөнгө авч чадахгүй хэмжээг гаргадаг. Барьцааны мөнгөө гэрээ мэрийг уушиж яадаггүй гарын үсгэл зураг хайгуу тийм юу та. Юм харахгүй ингэж хийж айгуу та. Тэрнээс өөртөө маш их хэмжээгээр хохирдог. Дээрээс нь солонгос монголчууд нийлж монголчуудыг хохирох ч юм уу тийм тохиолдол юм. Эсвэл солонгосуудыг хохирох тохиолдол. Ялангуяа том хэрэгүүд гэх юм бол Монголд газартай, Монголд уурхайтай. Тэгээд дандаа ог таны гэж ярьдаг штэ. 100 саяар. Залхим байдлаар яадаг. Дээрээс нь Монгол хүмүүсийн хоорондын хэрэг ч гэсэн солонгос хуулиар солонгостой адилхан хэмжээгээр нэмээд
бас сая саналаа анхааруулж хэлдэг юм байна. Би одоо та нарт анхааруулж хэлээд байгаа зүйл биш шүү дээ. Бидний ярьж байгаа юм цаашаа тархах хэрэгтэй учраас тийм ээ. Солонгос хүмүүсийн монгол хүний харах энэ юм тийм яг өөр. Юу гэхээс монголчууд солонгос хүнтэй маш адилхан төрхтэй учраас сэтгэл зүйн хүртэл солонгос хүнтэй адилхан гэж ойлгодог. Баггүй юу эхлээд солонгос хүмүүс. Дээрээс нь монгол хүмүүс солонгосоор ярихдаа бас гайгүй ярьцдаг. Тэгэнгүүт тэдгээр хүмүүсийг айгүй сайн солонгос хэлтэй айгүй сайн солонгос хэлтэй амар сайн ойлгоход гэж боддог. Гэтэл бид нар яасан бэлээ? Бид нар шал өөр төрлийн боловсрол эзэмшиж ирсэн. Социалистийн юм. Дээрээс нь өссөн ахгүй орчин маань шал өөр байсан. Зөвхөн энэ хоёр жишээгээр үзэхэд бидний энэ бодож сэтгэж байгаа зүйл маань шал өөр хоёр ертөнц ахгүй. Гэтэл гаднаас харахад тэгж харагддаг учраас сэтгэл солонгос монгол хүнийг ялангуяа гэтэл Вьетнамуудыг нөгөө тэр зүүн Азийн хараас шал өөр царайтай харууд шарууд шал өөр тэднэртэй өөрөөр нь харьцдаг. Бид нартай болохоор яг өөрсдийнхөө хоорондын харилцаа шиг харьцах гэдэг тэр дотроос ямар нэгэн юм зөрчлүүд бас аюул. Энийг бас нэг тийм ч учраас айгүй тийм хэцүүтэй нэг юм гарсан л байна. Энэ тэнд явж байхдаа солонгос хүмүүс Вьетнамд нэг газар зочид аваад хатны зочдтой Япончуудыг аваад гэсэн чинь монгол хүмүүсээс болгоомжтой. Зочдтой хэлээрэй гэсэн. Яасан гэсэн чинь юунд дэвэр явж байгаа ч гэж утас цөөх бүхий бол тавгүй. Тийм амьдсан. Эвэр тийм үедээ ястай жоохон юм бүдгэр газар байсан бол тэр адилхан өнгөс тийггүй байсан бол ийм гэрэлтэй газар байсан бол улаач булаагаад болох байсан. Тэгэхээр сайн яас хэлээ. Танд тийм одоо хуулийн одоо юм зөвлөгөөлөлттэй тийм өмнөд ажиллаж байгаа хуулиас чиглэлээр суралцж байгаа ойлгох хэмжээний хууль ашиглаад ингээд үнд байгаа тийм. Нав тохиолдол тэгээд ажил хийж байгаа би л бол уншихгүй. Хуулийн чиглэлээр үнээр дургу би хууль муу зүгээр нэг мэдээлэл хэлээ. Хасаа хэллээ шүү дээ. Иргэн ийм тийм иргэн ийм бэргээс болоод энэ тэдэнчлийн ял авлаа. Тэдний өргөөр гэж бичвэл би өнөөдөр зүгээр явж байгаа хүний гар хүрээ 3 сая 500 өгье гэж боддог хинч баг. За өнөөдөр би ахтайхан одоо инфранч хэлж авсан ч гэсэн ахтайхан карманаас уцсан авах юм байна гэдэг мессежийг өгөхөөс иймгүй зүгээр хийгээсэй гэж нэрээ тийм. Гадаад хэлтэй биднээс эрхчлөлтөд байх хэрэгтэй гэдэг эрхчлөлтөө хүмүүстээ байдаг арамшигал Тэгэхгүй Монголдоо байдгаас илүү эрхчлөлтөд эрхчлөлт болчихлоо юу яагаад юу ч гэх юм тийм. Тэгээ их сайн бас нэг юм байна. Гадаадынхан дотор монголчууд овоох гэж их оролддог. Овоох гэж оролддог. Овгор болох гэж оролддог байхгүй юу? Тий. Овгор болох гэж оролддог. Тэнгүүтээ бусад гадаадынхан дарамтлах гэж оролддог. Маш их үүсгдэг. Тэрнээс болоод тийм аюул салбарт тохиолдол үүсч байсан. Жишээлбэл монгол хүн монгolцож байгаа байхгүй. Тэгээд монгол хүнийхэн буруу болоод явчих шүү дээ. Тэнгүүд нөгөө монгол талаа өөстөө энэ гожааг хэршиж байна шүү дээ. Ёстой түрүүч хэлдэг ёстой эцсийн үзнэ гэдэг явж байгаа. Монгол хүнийхэн яаж альч нөгөө би хэлсэн шүү. Альч өнцгөөс нь харсан монгол хүнийхэн 100%. Тэнгүүд хятад хүн гэж хэлж шүү дээ. Энэ юу хэлдэг юм гэдэг тийм. Тийм юм зөндөө. Дээрээс нөгөө төлгүүд гэдэг дарамтлахыг айгуу дарамтлах ажил юм байна. Тэнгүүд үнхээр тэр төлгүүд нэг нь очиад цагтаа манай ажлын газрын монгол хүн намайг ингэж хэлчих юм байна. Нэг өдөр цагтаа нэг хүчлээ тэгээд цагаал хүчлээ гавлал аваа. Тэгээд өдөөс ийм юм бас байдаг. Тэгэхээр зэрэг нэг өөрсдөө дээд заяатай гэж бодсон. Дээрээс нь бид нарт айгуу бүлээн зөвшөөрөх хэрэгтэй нэг зүйл. Улс орны улс үндэстний эдийн засгийн байдлыг дагаж тийм хүн амынх нь одоо хэр зэрэг байж байгаа байх хэвээр бас шийдэгдэх байхгүй юу? Зэрэг өнөөдөр монгол хүмүүсийн доогуур байх ёстой. Тийм бид нар тэр зэнdag жоохон бас сахижахгүй бол Монголын эдийн засгийн байдал доогуур мөрчсөн маниус амар дээгүүр тавих гэж болохгүй. Хэдэн жилийн өмнө хятад айгүй яа аста хүн болгон хятад гэж мэдээд байсан. Өнөөдөр солонгос хятад хүн бол маш их
гэж байна. Маш их өндөр үнэлэмжтэй